За бид одоо цайгаа уучаад вакцинд явах гэж байна. За юу идэх вэ гэхээр би бол бас харьцангуй эрүүл хооллоно. Бүхэл бүрийн талах. Тэгээд дээрэс нэмээд сэр, өндөг, өгөрцөө тавиад идэнэ. Амттай мэдмээр байгаа учраас энэ хар шоколад идэнэ. Бүр 78% какао. Хүүхдүүдэд бол нэг айхтар тэгж эрүүл зөв хоолол гэж шахаж шаарддаггүй байгаа. Гэхдээ ямар ч сан бор талах үг нь энэ бариан болохоор нэлээд гоё сахар багтай бариан байсан. Зөндөө олон бариан дотор сонгож энийг сонгож авдаа идүүлж байгаа. За энэ боог бол угаасаа монголч байдаг шиг болсон гэдэг. Тэгээ энийг бид идээд за манай хүүхэд тарган хэлтэй. Энийг таргавсан. Одоо цайгаа уучаад би тэгэд вакцинд авах гэж байна. За бид гэрээсээ гараа явчихна. Өнөөдрөөс их гоё өдөр болж байна. Гэт халуун биш. Яг одоо тэгээ нэмэх 23 градус байна. Өчтөр өдрүүдэд бол нэлээд халуун 30 гаруй градусны халуун байсан. Манай хүүхдүүд бол нэлээд зузаан авчилсан байгаа. Вакцин хийгээд юмыг ажилтгүй бид реакц багталтай гэдэг яагаад улаан хүүхдүүдээ өсвөлчихсэн явж байна. Ер нь бол их гоё л талах юм байна. Одоо бид нэр автобусын суугаа явна. Яагаад тэгэхээр энд нөгөө такси байх гэхээр машины суудалтай байх хэрэгтэй. Машины суудлаар бариад такси суuna гэхээр эмнэлэг дээр бид бүтэн цаг 30 минутын цаг авсан байгаа. Нэг хүүхэд болгон дээр 30 минут өгд юм байна вакцин. Тэгэхээр цаг 30 минутын дээр бол нөгөө карсэдээ барьж яваад тэрийг буцаад байна гэхээр бас өвтөө санагдаад. Дээрээс манай хүүхдүүд бол трен буюу эдний одоо баг метро юм уу да. Тэр нь сууж ирсэнээс автобусын сууж байгаагүй учраас бид бас баасан буюу автобусын сууж үзээд үзэх гээд ингээд очинаа. Ер нь бол машинтай бол бас зүгээр байдаг. Нөхөр маань ажилд ороод машина унаа явсан. Тэгээд болохоор ингээд машингүй явж байна. Тэгээ ер нь бол яг үнэндээ би бас өөрөө машин батлахаас агуу зассан. Анх ийшээ дөнгөж ирсний дараа ирээд ер нь бол 7 хоногоос биш авсан. Тэгээ баян өдөр болгон машин бариад тэрээс нэг хөгжрээгүй болохоор маш их одоо бараг 30 минут сургууль руу явж байгаа болохоор 16 км. Тэгвэл өдөр болгон ингээд машин барьж яваад өсвөлдөө их засгаад тэнхтэй санагдсан. Миний өмнө амьдарч байсан газар бол байршил айгу тэнхтэй байсан болохоор би арайд байж исэн. Тэнгүүд автобус тамирч явдаг. Автобус болохоор ер нь бол ингээд нэг удаагийнхаа одоо цагийнх нь Ивэрийн дагаа ирэхгүй ч юм уу жоохон өмнө эсвэл орой ирдэг. Эсвэл автобусаас хацалчаар хичээл хацалчихсан айгу төвхтэй байсан. Манай шинэ нүүж ирсэн газар болохоор айгу гоё трентэй ойрхон. Одоо баг метро гэх юм уу та. Тэгээд энтэйг ойрхон болохоор тренд суугаад явхад надад чин барьж ирсээс хамаагүй гоё тухтай санагцсан. 2 удаа тренээс солиод сургууль дээр очсон. Их амар. Тийм болохоор би машин аавна гэж бодохгүй байгаа. Ерөнхийдөө зам бол их гоё чөлөөтэй, төвжрээгүй, гэрлэн дохойн ингээд нүдний харцсан дэх ойрхон зам гарахтаа энэ товчийг дарддаг юм билээ. Тэгээ гэрлээ асаа хүлээн бишэл дарж үзүүлж байна. Бид нэр явсаар агаад автобусын бодол дээр ирсэн. За энд бол хэдэн номерын автобусууд ирэх нь энэ самбар дээр харагдаж байна. Сайхан чөлөөтэй, цэвэрхэн хот байгаа. Манай амьдардаг хот маань. Бид автобусанд сууцсан явж байна. Автобус нь заавал бэлэн мөнгөөр билет авдаг. Эсвэл автобусны карт ашигладаг. Манай хүүхдүүд сургуульд ороогүй байгаа учраас автобусны карт авч чадаагүй. Тэгээ бэлэн мөнгө өгсөн чинь заадлахгүй гээд. Гэтэ яг хуу таад суучих гэж бид тэдэг суулгацсан. Тэгээд суугаад явж байна. Манай хүүд бол автобус маш их таалагдсан. За бид хэд өнгөө автобусанд суугаа явж байна. Cat гэсэн бичгтэй автобусууд нь хотын төв дотор өнгөө үйлчилдэг юм байна. Одоо ингээд яг эмнэлэг рүүгээ шууд очино энэ автобусаар. Автобусаас буугаад биеийн чилээгээ гаргаад номин 20 удаа карватер гэж үзүүлж байна. Бидэрт бас зөндөө цаг байгаа. Бараг цаг 30 минут байна. Вакцина хийх хүртэл. За бид нар ер нь яагаад вакцин хийх гээд байгаа вэ гэхээр эндхийн сургуульд орохын тулд заавал одоо Австралийн вакцины бичиг шаарддаг юм байна. Ялангуяа манай хүүхдүүд үнэгүй сургуульд орох гэж байгаа. Би мастер сурж байгаа учраас манай хотод үнэгүй сурах хэрэгтэй. Тэрний нэг шаардлага нь бол вакцина гүйцээж хийлгэх. За бид тэгээд эмгийнхаа гадаа ирсэн байна. Одоо бид нар дахиад бараг цаг байгаа. Тэгээ манай хөлсөөд ядраад сэндвич идчихэж байгаа тий. Хөлсөн бүс урсцсан уу? Нэг өдөр гүзэлцгэнтэй сүгээ угаарай.
Тэр ингээд гоё зүлгэн дээр сууж бишэл намайг ойрлохоор тэ сандал дээр суугаад одоо бид энэ чинээ хүлээж агаад энэ ард байгаа энэ бор барилга бол бидний нөгөө вакцины аялах газар байна. Иммунизашн эмнэлэг рүүгээ ирлээ. Араараа нөө. Ингээ ороод ирсэн байна дотор нь хөөхөн үзэмжтэй газар байна. Тэгээ хамгийн гол нь тэр хэсэг дээр монголоор ингээд сайн үг бичсэн байгаагаад олон орны хэрэгцсэн байна. Монголиа гэх шинжлэр дээр. Тэгэд ингээд вакцины хэлэгчээд ийм Виктори парк дээр байгаа Солонгос хоолны газар орж ирсэн байна. Яг л Солонгос байгаа мэдрэмжийг өгсөн юм газар байна. Тэгээ хоолнууд нь ямар хоол байх нь мэдэхгүй байна. Айгу гоё хоолоогоосаа гэж найдаж байна. Том охин маань 3 цаг хийлгээд, манай 3 хийлгээд, өнөө 2 хийлгээд маш хөөсөн. Одоо тийм гоохна, тийм маань юм шиг. Энэ хараа. Оо, анхны чинь